Тулын ордын зам эхэлсэн явж байгаа. Нийтдээ 33 км 6 орц гарцтай 6 игнэ ийм автомыг бид анх удаага барьж байгаа. За үүнээс 10 км нь өндөр гүүрэн дээр явна. Доороо 20-30 м өндөр толгууртай ийм гүүрэн дээр явнаа. За үн өртгийн үед энэ чинь хот зохиохгүй штэ. Олон улсын зөвлөх үйлчилгээ буюу PMC үйлчилгээг сонгон шалгаруулсан. PMC үйлчилгээнд China Construction шалгарч одоо концепт дизайн бүхий банк эйбэлт хэзүү боловсруулж өгсөн. За энэ боловсруулсан хэзүү концепт дизайныг автомын хөгжлийн төв магадлалаар орсон дүнгээр нь олон улсын нээлттэй тендер зарлаад EPC нөхцлөөр шалгаруулад ингэ явж байгаа. Энэ чинь мэдээж хэрэг сөрөг хүчин чинь заавал нэг юм ярьж шүүмжлэх ёстой. Энэ дархны замаас илүү хүнд хийцлэлтэй хотын дундуур явж байгаа. Тэгээд дандаа өндөр гүүрэн дээгүүр явж байгаа. Энэ үндсэндээ хотын төв хэсгээр дандаа гүүрээр явна. Баруун хэсгээр далангаар явна гэсэн ийм төлөвлөлтөй явж байгаа. Энэ зам ашиглалтанд орохоор үндсэндээ Улаанбаатар хотын замын төвчөр нэг 30 гаруй хувиар буурна л гэсэн ийм төлөвлөгөөтэй бид нар эх жилийн 7 сарын 1-нд гэхэд үндсэндээ эхний зорчихсгуудын нээчийн үлдсэн одоо ажлууд ба шүү дээ. Дагалдах ажлуудын тухайн ондоо багтааж хийх гэсэн ийм төлөвлөлт явуулчихна. Туулын бургасыг одоо бас байхгүй болно гэх юм. Хийм байгаль орчны нөлөөлөлт үнэлгээ нэмээд тавьсан. Хийм төлөвлөгөө байгаль орчин нөлөөлөх наривчсан үнэлгээ хийгдсэн. Ер нь гол замын тараалч нь бол ихэнх хэсэгтээ хойд талыгаа даланг дагаж явж байгаа шүү дээ. Яг энэ зайсангийн гүүрний зүүн хэсэгтээ голынхоо хойд эрэг дотор гүүрэн байгууламжууд явна. Нөгөө өндөр хүчлүүдийг давж байгаа хэсгүүд дээр нэлээд төвөгчлөгтэй. Зарим газараа бараг 40-50 м өндөр дээгүүр нөгөө гүүрэн дээгүүр гарч явхаар ийм хийцэлтэй явж байгаа шүү дээ. Тэгэхээр та хэд одоо урд нөгөө ганц мод гашуун сухатын чинь хэдүүлээ 5 км зам хэдэн сая доллараар хийж байгаа та хэд мэдж байгаа үстэй. Тэгээд эн чинь өөрөө яг л тийм өндөр хийцэлтэй л ажлууд манайд ер нь огт хийж байгаа үл ажил явж байгаа. Өчигдөр ерөнхий сайд Батамглан сайд бол та хоёрыг өрөөндөө дуудаж уулзсан гэдэг мэдээлэл байгаа. Уулзалтаар юу гэхээр та хоёрын хувьд одоо бас нэг улс төрийн зодон гэж хэлж болохоор зүйл одоо захин орчинд их явж байна л да. Уржигдэр дуудаад ийм одоо нийгмийн сүлжээнтэх зүйлээ болоо л гэсэн. Тэгээ би бол одоо шинэ баян зүрх дүүрэг дээр ч юм уу хүн амьтан жагсаагаад л гүгээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэгээ өөрөө тийм үйлдэлүүд хийгээд байгаа. Би нэг шалтаач юм хийгээгүй шүү дээ. Би нэг ганц лайв л хийсэн шүү дээ. Өөр юу ч хийгээгүй үсттэй. Тэгээ тэрийг өөрөөс нь асуух хэрэгтэй. Би одоо дахиж тийм хэрүүл мэрүүл ярмааргүй. Би ер нь энэ хавар ажил их байна. Одоо тест 5-ын газар шорооны ажил эхэлсэн явж байна. Тест 5-ын ажил энэ жил нэлээд явах хэрэгтэй. Дамдаржигийн дулааны станц бас эхэлж байна. Хүннүүгийн 90 мегаваттын ажил 4 сарын хэдэнд эхэлнэ. Тойрог хурдны зам гээ бас тусдаа зам ажлын 4 сарын 2-нд тендер нээгдэнэ. Таранбай 4 сарын хэдэнд нээгдэнэ. Сэлби ажил урагшилцсан явж байна. Сэлбиг эх жилийн бас наадмын үеэр орон сууцны 1-р ээлжүүдийг бүгдийг ашиглалтанд оруулахаар ингээд төлөвлөгөөтэй явж байна. Ахтан тийм одоо тэгээд нэг тийм хүн амьтан цуглуулад яг зам алга. Таны цагтааж байгаа нэг тийм бичлэг яваадсан. Тийм л аваад хөндөө үйл. Байгууллага тэр нь гомдол гаргасан уу? Гүү одоо тэгээд шатаагаад л явж байхаас одоо өдрө болгон бөөлнүү яануу тэгээ би урд ажиллал хийгээл явъя. Тий. Тэгэхээр ер нь одоо Батамглан сайд та хоёрын хувьд одоо яг юуны өвчөр одоо ингэж хэрүүл зодон болоод байгаа юм. Тэгэхээр Монгол Ардын намын хорог дагыг солих асуудал нь яригдаагүй шүү дээ. Тэг би хэлсэн шүү дээ. Зөндөөл өмнө ярьсан шүү дээ. Хурал асуудлаар л шийддэг зүйл шүү дээ. Би огт тийм асуудал гаргаагүй. Би жагсаал хийгээгүй. Урт ажил ихтэй байна. Тэгээ одоо өөр сэдвээр ярил яриа. Улаан төсөлтөд түүц ажиллаж байгаа мэдээж тэмдэглэсэн үү? Яагаад вэ? Гэхдээ нөгөө түүцнийхэн чинь л одоо шахаж шаардаад л орчоод байж штэ. Тий. Одоо та хэд өөрсдөө мэдчихэж энэ түүцтэй ч одоо сүүлийн жил гарan энэ хотын иргэдийн шаардлагаар энэ 1000 гаруй түүц байсныг одоо татан буулгасан шүү дээ. Тэгээд өдөр болгон чагсаж цуглаал явж гин зарим одоо тэр юун дээр өөрсдөө орсон байлээ 100%.
Одоо би тэгээд бас нөгөө уг нь тэр чинь дулаан зогсоол иргэд илүүтэй нийт талбайг нийцлэх ёстой шүү дээ. Тий. Ерөнхий сайд